Олон улсын прокуроруудын холбооны төлөөлөгчид прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Олон улсын прокуроруудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Роял Дана, ерөнхий зөвлөгч Шиназ Мусафир, гүйцэтгэх захирал Жанна Холст Хубнер нар Монгол улсын прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцж, прокурорын байгууллагын хүндэт зочны дэвтэрт сэтгэгдэл бичиж үлдээлээ. Олон улсын прокуроруудын холбоотой хамтран сургалт зохион байгууллаа. Монгол улсад анх удаа зохион байгуулагдж буй Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн 10 дугаар хурлын хүрээнд прокуроруудад зориулсан сургалтыг Улсын ерхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Тус сургалтаар Олон улсын прокуроруудын холбооны ерхий зөвлөх Шиназ Мусафир, прокурорын мэргэжлийн хариуцлагын стандарт болон үндсэн үүрэг эрхийн тунхаглалт сэдвээр Их Британий гадаад харилцаа хамтын нөхөрлөлийн хөгжлийн газар, Олон улсын шударга усны хөгжлийн газрын захирал Марк Кэрол, авилгын гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах, үр дүнтэй стратеги боловсруулах сэдвээр мэдээлэл өгч, прокуроруудтай нээлттэй ярилцаж, харилцан мэдээлэл солилцлоо. Олон улсын прокуроруудын холбооны бүсийн хуралд 25 улсын прокурорын байгууллагын 100 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монголын түүх, ёс заншил уламжлалтай танилцлаа. Монгол тоглоом наадгай, бичгийн соёлтой танилцж, Монгол улс болон монголчуудын талаар сэтгэгдлээ хуваалцсан юм а. I was so amazed. Би Монголд анх удаа ирж байна. За цөөнхөн амтай гүн гүнзгий соёл уламжлалтай улс гэдгийг мэднэ. Гэхдээ энд ирээд монголчууд маш сайхан сэтгэлтэй, зочломтгой хүмүүс байдгийг мэдэж авлаа. Ирчүүдээс гадна эмэгтэй дайчдтай байсныг ч мэдэж авлаа. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү соёлын буланг байгуулж биднийг монголчуудтай, Монгол ёс заншилтай танилцах боломжийг олгож байгаад туйл их баяртай байна. Үүнээс гадна Монголын прокурорын байгууллагад маш олон эмэгтэй прокурорууд ажиллаж байгаа нь надад үнэхээр гайхалтай санагдаж байна. I've learned from your culture.